За өдрийн мэнд эрхэмний фэйсбુક найзуудаа. За манай алдартай Монголын хамгийн шуналтай мөртлөө ганцаараа тансагч ганцаараа шахуу тансаг амьдрдаг од жаргалыг чинь нөгөө санаачилсан том төсөлгийн шаагаад байсан Виваситийн гадаа энд хайлт одоо эхнэртэй зарагдаад боолцлогдоод явж байгаа тайлбарт энэ эхнэргээ хүлээн гээ лайв хийж хараа. Өөр иргэдэг зайлуудын нэг 20 м квадрат байранд ингээд чигтсэн заяа. Тэгээ нөгөөх нь одоо ийм л байна. Барьсан бүтээн байгуулалтнаараа. Ямар ч тийм нармаар үзэх боломж байхгүй. Тэ. Тэгээ би юу гэж хэлэх гэдэг нь од жаргалаа. Монголчууд чам шиг 2-3 давхар хаусанд амьдрмаар байна. Бүгдээрээ. Тэ бид нар тийм боломж байгаа. Чи ухаан удаа монголчууд төгчүүд бид нар чам шиг хаусанд 2-3 давхар амьдрмаар байна. Чивэл ганцаараа иргэдэг хийнэ хараа. 20 м. Монгол одоо гэрийн квадрат зориулсан гişаагаад байгаа. Иргэдэг болохоор зэрэг нар үзэх орчингүй ийм жижиг бараг охтны нүх шиг юмд амьдруулшаас нь өөрөө 2-3 давхар хаасан тусдаа амьдрдаг. Дабл стандарт үзэгдэг. Энд ч цаана зогсоод мохсоод юу ч байхгүй заяа. Тэгээ шамбаралдаа чигжилдээд амьдрна. Од жаргал ганцаараа тансаг шааж байгаа. Тэгээ дабл стандартыг л одоо иргэд одоо шүүмжлээд байгаа шүү дээ. Тэ. Би од жаргал татархад байгаа юм алга. Зүгээр барьцмаар байна. Монголчуудаа бүгд од жаргалтай барьцсан заяа. Энэ шунлын бузар чи одоо монголчууд улсын хөрөнгөөр хаагуул хийсэн ухаан удаг 5 толгой бүлэг ордын ухаан удаг гэж ордыг аваад хэдэн сая доллараар хэдэн тэрбум доллараар баяжцсан авалгаачиж. Ах дүүнэртэйгээ бүр тэр готоос зайдуу тансаг агаартай газар хэдэн давхар байшин тансаг том хаус хааны шигтгэл шиг юмд ах дүүсээр амьдэрч. Иргэд ингээд нэг 20 м квадрат жижиг юмд бүгсэрх зайгүй охтны төгшиг юмд амьдэрч. Тэгээ ухаан удаг өгч шүү дээ од жаргалаа. Тэ. Тэгээд од жаргал өөр юу гэвэл байгаа. Баянгорт өнөөдөр авч од жаргал олон тооны нөөцтэй алт ухаад эхэлсэн. Өгөхтэй яасан. Тэр алтаар авсаа хийгээд тэр алтаа юу авах гэж байгаа юм уу? Авсантаа авч орох гэж байгаа юм уу? Шунлын бузар хүн бас нэг юмд нэг жоох баримжаатай баймир байна аа. Яадаг ямар нэг ингээд ханц чадахгүй шунлын бузар хар хүүрнүүд болцдог байна. Тийм байна. Ийм байна. Одоо би дараа тэр од жаргалын хаусанд ах дүүнрээрээ яаж амьдарч байгааг тэр юунд очиж харуулсан заяа. Туулын иргэдээр зүгээр амар хауснууд од жаргал их. Иргэдэг болохоор зэрэг охтны төгшиг юмд ингээд жижиг цонхтой. Дотор 20 м квадрат бүх сэрэг зай байхгүй. Манай нэг хоёр гөгшнийхин амьдэрдэг сагаасараар ирдэг. Гэцүү цаагаараа ямар ч зогсоод байхгүй. Иргэдийгээ болохоор зэрэг охтны төгшиг юм 20 м амьдруулчаад өөрөө 2-300 м 2-3 давхар хаусанда хэдэн зуун метр квадрат юмд амьдарч байгаа шүү дээ. Од жаргалаа. Чи болж үзье. Одоо чамд бол атаарах чинь. Чамд дургу өрч чинь. Тэ. Чи юу гээгүүлсэ? Одоо тэгээд нөгөө татвараас чөлөөлдөг гэхээр нь байж. Татвараас чөлөөлдөг гэхээр нь саксны баг магийг татвараас чөлөөлүүлэх гэдэг нэг ивент итгэсэн дүр үзүүлж байгаа. Өөрөөсөө хийцээ огт од жаргал спорт ивент итгэдэг байсан. Би лайв явж шичвч юм гоож байгаа. Эхнэртэй зарагдаад боолыг нэгээд барлаг нэгээ явж ин заяа. Над шиг залуучуудаа эхнэртэй зарагдаж боолыг хийж байгаараа заяа манайхаа. Тэг эхнэртэй зарагдаж явангуудаа өгшний энэ Виваситийг харуулж байна. Энэ дотор 20 м квадрат заяа. Чи орж үзсэн үү? Аа? Үгүй юу. Од жаргал болохоор зэрэг 2-300 м юу лээ? 2-3 мянган м квадрат 2-3 давхар хаусанд амьдэрдэг. Одоо дараа би тэрийг очиж харуулнаа. Заяа. Чамаа хүлэнгээ би ингээд харуулж байгаа. Амьдралын хар цагаан ялгааг харуулж байгаа. Гүн нэр штэ. Амьдралын хоёр өөр өнгө төрх Монголд байна. Одоо ядуусын ороод бэлдээд байгаа шиг оож бид таачаа. Иргэд болохоор нэг 20 м квадрат энд ингээд хөрхи зайлуулаг өгшин зайлууд итгэврийн өв мэнэр заримж яг амьдрдаг тэгээд өөрхий хэцүү штэ. Ийм байна. Амьдралын ялгаа бий болгоод байгаа. Вивасити бол од жаргалын хувьд ядуусын хороолол тэ. Өөрөө бол од жаргал уулын аманд ах トゥ хамаацсан садантайгаа тусдаа ванс ад тус байгуулад юу л асим байла. Өөрөө бүр хэдэн давхар орд гаршинд амьдарч байгаа. Хэдэн зуун метр квадрат байшинд амьдарч байгаа. Өөрөө Монголын бүх баялагийг ухаж хамт цадахгүй баяжж байгаа. Шунлын бузар. Тий. Одоо тэрийг бас бизнесмен гэж шаанаа хуцаараач өсөх хүүрнийх нь бизнес үүдээ Монголын баялагийг гаргаж зарлаа. Валютаа боллоо, баяжлаа.
За тэгээ гаднаас дотноос гадна дотны ганц нэг компани дистрибьютор дилер хийж монголчуудын халаас их сэгсэрж гадагшаа Монголын валютыг урсгадаг. Ийм л юм байдаг бол гач. За юу үйлдвэрлэсэн нэг амс үйлдвэрлэсэн юм уу? Нэг ар ширний үйлдвэр байгуулсан юм уу? Үгүй шүү дээ. Тэгээ бас болоогүй консалтинг компани чивтэр хүүрээ зөвлөж консалтинг хийх үү? Чиний дэргэд би энэ од жаргалаа заяа. Тэр MCS гэдэг чи миний нэрийг өгсөн шүү дээ. Мөнх Эрдэнэ консалтинг компани. Мөн үү? Мөнх Эрдэнэ Мөнх Эрдэнэ консалтинг тэг компани. Гэхдээ сервис консалтинг сервис. Тэр чи миний нэрийг өгсөн авалгаач чи заяа. Миний нэрийг хүртэл худлаашаа гаргацсан. Мөнх Эрдэнэ консалтинг сервис гэдэг MCS угаас тэ. Шунлаа бозэр болгаач. За түр юм байна баяр та. Бодно үз харьцуулна үзсэй. Зарим нэг нь од жаргал тодтолдогдаад юу ч гинэ хуцж ийн гэсэн хуцаараа. Од жаргал намайг худалдаж авлаа юу. Би худалдаглаа юу. Женкогийн тороолууд нэг өвчтөе солиотой нэг WhatsApp-ийн нэрийг хэлэхээр од болчихноо бас болоогүй. Сонго архин дүргийн арчил намын даргын үрэг гүйцэтгэж шаагаад байгаа юм уу. Галзуу мэдрэл муудаа WhatsApp минь. Чи намайг од жаргал тодтолдсон гэлөө. Маа гэж хэлэв. Би маа за. Сизото WhatsApp, Facebook дээр миний утсыг тавиад оруулсан байсан. Би тэр бузар тодтолдогдаад тэр намайг худалдаж аваад шаан нэз хачаад бүгдөөд гоё амьдрал байна. Бүгдөөд гоё шаамраа зөө. Тэ Монгол бол од жаргал мэтийн хідэн уул уурхан баялгаар баяжсан хулгайч нар гоё шааж байгаа. За түр баяртай.